Монгол хүн оюутлогын төслийн захирлаар томилогдож байгаа нь оюутлогын төслөөс монголчууд хүртэх, өргөөжөө дахин хүртэх, анх одоо хөрөнгө оруулалтын гэрээ заасан хэмжээндээ болох одоо сайн цаг ирж байгаа юм байна гэж бас эрэг дохио шүү. Тэгээд оюутлогын төсөлтийн харилцан итгэлцэл шудраг зарчим нээлттэй байдал дээр тулгуурлах ёстой. Бүх зүйл ард түмний ил тод байх ёстой. Монгол улсын ашиг хангахын төлөө энэ их урал засгийн газар ажил үүрэгтэй. Монголын ард түмэн төслийн өрөөгөөж дийлэх хүртэх үндсэн хуулийн заалт амлах ёстой. Монголын одоо ард түмний баялагт одоо ямар ч хулгай нүүрэх ёсгүй. Ер нь бол Монгол улсын улсад одоо амьдарч байгаа иргэд үйл ажиллагаа болж байгаа аж ахуй нэгж энэ одоо бүгдэд Монгол улсын хууль үйлчлэх ёстой. Энийг таваас удаас цаашдах ажилдаа бас нэгэн том бодлого болгох зарчим баримталж тэн дээр худалдаа авалтуудыг ил тод нээлттэй шилэн болж игэл одоо Монголын үндэсний аж ахуй нэгжүүдэд дэмжих, Монгол компаниудад дэмжих энэ тал дээр бас жоохон анхаарч мэдээж одоо хуулийн шаардлага, тавигдах шалгуур шаардлага бас байгаа бох. Гэхдээ бас энэ талыг бас бодож ажилласаа гэдгийг одоо танаас хүсье. Өрөөгөөжөө хуваарлтаас гадна бол бас оюутлогын төслийг бид нар бас болоод дууссан бүтээн байгуулалт нэгдсэн. Одоо цаашдаа бол эрсдэлгүй гэж өдөөс ойлгож болохгүй юм байна. Энэ бол амьд бизнес. Үгүй одоо ихэн тавих асуудал бол одоо аюулгүй ажиллагаа гэдэг тань мэдж байгаа. Тэнд 18 мянган залуучууд байдаг. Энэ залуучуудын амнаас мөн бас эрүүл мэндийг бас дэлхийн жишгт нийцүүлж одоо авчих нь бол миний нэн тэргүүний үүрэг гэж бодож байгаа. Тэгэхээр төр төмнийхөө одоо итгэлийг дааж эх орныхоо одоо нэрийн хуудсалсан энэ төсөлтөө одоос хүүгийн ёсоор сандараа. Тэгээд бүгдээрээ бодлого зорилгоо нэгтээд хичээгээ зүтгээд явах бодлол үр дүн гарнаа.